Өвдийн цас хөдөө нутгийн ялан мөнгөр гадарлсан шиг ээрэм сарвал тал цагаан бараг бүр шугуй цагаан бүйтх сүдэх уул цагаан сажихгүй чимээгүй чихти намжим хэрэггүй тоосгүй гайхалтай ариун цагаан Сандаг ах сайн байна уу? Сайн байна уу? Хотоос ирж байна да. Нураас ирлээ. За холоос. Одоо хаян донд бүр амар сайн явж байна. Масруу таргал тавтай. Сануу сайн сууж яв. Таргал сайн ороо. За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ хөлөн байрын тал нутаг дээрээс та бүхэнтэйгээ мэдчилэн залгаж байна. За мөс цас байжиж мөнгөн дэлхийг бий болгодог мөнгөн дэлхий дээр амьдарж байгаа хүн төрөлх эднийг мөнгөн дэлхийн эзэд гэдгээ. Тэгээд энэ удаагийн мөнгөн дэлхийн эзэд гэдэг нэвтрүүлэг маань одоо ингээд та бүхэнтэйгээ хүрж байна. Тэгэхээр одоо яах ч аргагүй нутаг усандаа сууж байгаа хүмүүс өөрийнхөө нутаг усаа хүмүүст одоо илүү танилцуулнаа гэдэг бол бас нэг дархан үүрэг хариуцлага юм болоо гэж бодож байна. За тэгээд одоо хөлөн байрын радио телевизийн хөтлөгч уран сод ихчийг одоо бас энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа. Тэгээд одоо та бас өөрийнхөө энэ нутаг усныхаа талаар бас танилцуулна баха гэж найдаж байна. За манай өстэй нэг мөс цасны ертөнц болсон мөнгөн цагаан хөлөн байраасаа та бүхэндээ энэ өдрийн амар амгалныг айлтгаж байна. За ингээд ардын өгөнд 5-9-д тавьсан будаа хүлдэхгүй 6-9 зурсан зам гарна 7-9-д давын орой харлна гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ та бүхэн одоо ингээд харсан биз дээ. Хөлөн байр маань ёстой мөнгөн цагаан ертөнцөөрөө байгаа шүү дээ. За тэр мөртөө манай хөлөн байр бол одоо олон үндэсний ястан оршин амьдардаг. Газар болгоно нь өөр өөрийнхөө онцлогтой одоо нөө өмсчгөө ховцос заслаг нь эдэн умдаан одоо зан шил бүр өөр өөрийнхөө онцлогтой байдаг шүү дээ. Энэ холоос ирсэн гिचж очидоо хүндэтгэл дэвшүүлдэг тавга засж байна. Манай нутгийнх нь бол тав гэж хэлдэг, зарим газар нь бас цагаан идэ гэж хэлдэг. За ингээд тавга засж байна. Миний гарт бол одоо манай нутгийн хайрмал тийм аа. Зарим газар нь бас борсог гэж хэлдэг. За манай хөтлөгч Балмаа бол одоо бурад монголчуудын маань онцлогтой юу гэж хэлдэг вэ? Яамал гэж хэлнэ. Яг буряцууд одоо яг буряд бүсгүйцүүд одоо өөрөө одоо гараараа хийдэг борцог л доо. Яг борцгийн нэг төрөл болно. Тэгээд энэ нь яамал тэгвэл энэ нь савшмал тэгвэл энэ одоо игээд цавцаж хийнэ. Цагаан тосоо. Цагаан тосоо игээд цавцаад игээд гуралтайгаа хутгаад тэгээд энэ борцог болох юм байна. Тийм байна. Тэгээд энэ одоо яг тавх дараа явна. тий хүндэтгэлийн одоо
зочин гэж одоо 5 дээрээ тавина. Одоо орчмын хэдэн жилээс өмнө өвлийн улирлын зугаацлыг бас их чухалчилж байгаа. Тий. За тэгэхээр өвлийн улирлын зугаацл гэж ярихаар бол өнөөдөр ингээд бид нэвтрүүлгийнхаа зочин хойморд бол бас аялал жуулчлалын одоо нэг төлөөлөл болсон Бацөх гээ орж авчирсан байгаа шүү дээ. Яа, нэр хооцсон юм бай тийм ээ. Манай нутаг бол жинхэнэ мөнгөн цагаан хөдөн байр гэж үс цасаараа хожигдож одоо өвлийн хамгийн гоё үзэмжтэй хамгийн сайхан одоо үлчир малчид нь бас энэ өвөлд хайртай дуртай байдаг юм болгон ариун цагаан тасаар бас бүх юм ийгээд очиад гоёдаг. Бид нар бас дээлээрээ гоёжигтэй адилхан. Тэгээд одоо үзэж байгаа үзэгчид олон түмэндээ бас мөнгөн цагаан хөлөн байрын халуун мэндийг өргөн төвшүүлье. Тэгэд ерөн сүүлийн үед анзаараад байхад та энэ өвлийн наадмуудыг ер нь нэг төлхөө зохион байгуулад байгаа юм шиг байна. Тэгэд ер нь айл талаар хүмүүс их сонирхож байна. Ер нь бол одоо энэ аялал жуулчлал гэдэг бол соёлоор сууруулгасан байх хэрэгтэй. Тэгвэл сая одоо хүн төр энэ орон нутгийн соёл, байгаль энэ бүхний сонирхож ирсэн тэр одоо харалтаа хүрч чадна. Тэнд одоо зөв ойлгох хэрэгтэй. Тэгвэл одоо бид нь яаж ойлгох вэ? Өвөлдөө одоо 93 наадмын хүмүүрэг мэдж байгаа тийм ээ. Тэгвэл энийг бол өдөр тэгээд том хэмжээгээр наадаад их боломж байхгүй. Тэгэхээр гэр бүлийн хувьд тийм ээ. Малчин аялал зугааслын хувьд бол одоо гэр бүлээрээ ирсэн зочинтойгоо соёлоо танилцуулаад тэгээ бага хэмжээний наадам зохион болгох. Энэ өдөр бүрийн бага хэмжээний наадмууд их гоё хэдэнд санагдах. Тэгэлэр одоо энэ өдөр бүрийн наадам гэдэг тэмдгийг одоо үдэж энэ тайрандад хийж ин соёл урлагаа хийчих нь малчин айлынхаа амьдрал авахыг харуулчих нь тэр дээрээс нь одоо аялал жуулчлалаа уйлдуулаад ингэж хийж явж байна. За тэгвэл мэдээж одоо энэ аялал жуулчлал гэдэг бол одоо яг чаргагүй одоо энэ соёл урлагийг тэтгэн хажуугаар нь одоо бас энэ ард иргэдийнхээ амьдрал малчтуудынхаа амьдралыг бас өөдөн татдаг л байх та бодвол. Тий. Ягаад гэвэл одоо малчид бол мала намар худалдах юм уу тийм ээ одоо игээд тэр ашиг олно. Гэвч энэ аялал жуулчлал бол малын юм уу үгүй л одоо энэ уугал иргэдийн одоо энэ малынхаар авч гэлвэл мороор авч гэлвэл төмөө чарга морь унах энэ бол амьдын ашиг нь болж байна. Малчин хүн мянган ажлын мэргэжилсэн гэдгээр өх байгалийнхаа уяг ухааны хүртсэн малчид маань үнэхээр мянган мэргэжилтэй байж таарна. За та одоо бол өвлийн одоо соёл жуулчлалд ойртоод зугаацалд ойртоод одоо энэ игнэнд бас явж байгаа хүн штэ. Ер нь таны хувьд бас бодол санаагаа бидэнд нэг хуваалцаж дэлгэн ярноо. Одоо юу хөтэ бид нар шинэ өвдөцсөн буян бурал цодгаа буянаар одоо таван гушмалаад идлээд малчин одоо игээд уулаас эдлгэт байснаас одоо шин цагын урсгалаад агалаа. Бас аялал жуулчлал дээр юм уу 20-ны зургс өдөр татах адил юм уу одоо ирээдүйд бас хөөгтнөр багцууд бас юу нэгийг харах хүлээ тийм ба. Иймэрхүү байдлаас бодол санал тэл явж байна. Тэгээд энэ жил аймаг дээр ирлээ. Одоо орлого зарлагын тохиолдол бас болно сайн байна. Бас олон газрын улднуудаас сурлах сурж явах учир байна. Цолон дэвд Монгол улдаас. Тэгж юм. Төрсөн нутаг гэдэг хүн ард бүхнийгээ ивэжл байдгын учир энэ сайхан нутгийнхаа шимийг хүртэж байгаа бид бүгдүүлээ одоо бүх зүйл улам өөдөө болох нь мэдээж яалтчгүй малчин миний жаргал юм да.
хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Малчидаар авч гэлбэл зөвхөн одоо малдаа мордоо юм тавиад л тэр амьдрал явуучих биш. Бас жахан өөрийгөө өвгдийн заасан дуу урлаг тийм аа. Гэр бүлийн дотор байгаа наадам шагаа шатар наажуулна. Газаа байвал бас мөсөн шагаа юм уу янз бүрийн тоглоомуудыг бас ингэж хүнд харуулвал энэ хүн газаа нэг 20-30 минут гоё наадахаар нэг өдөр өвлийн нэг өдөр гоё утгуулгатай санагддаг. Өнөөдөр би гоё өнгөрүүлжээ гэж. Энэ л санаа хүнд ойлгож өгөх гэдэг. Тэгвэл одоо тэр 20-30 минутын наадаад тоглоод идэг тэр тоглоомуудыг бид нар бас тоглож үзэж болох юм байна. Болно шүү дээ. Энэ дээр байж байгаа одоо бидний энэ байж байгаа зэрэг болох юм байна тийм. Яг бол. Эрийн гурван наадмаас гадна газаа юм уу гэрт юм уу бүр наадаж болох нэг амархан наадам байна. Модон барилдаа гэж. За энэ мод тий. За ингэж барина. Ингэж суучих нь хоёр хүн. Өргөтэй тий. Өргөтэй хүн өргөтэй тэгээ нааж болно, өмгтэй хүн бүр нааж болно хамаагүй. За ингэж турчаад тий нийлүүлнэ. За ийгээд барина. За дотор талд нь шинэ тийм аа. Нэг гар нь ийгэж. Нэг гар нь энэ талаасаа. Ийгэн. За тэгээд энэ хоёр удаа юу н барьцаа солиод одоо барилна. Тий. Тэгвэл одоо үгүй тал таарж магадгүй шүү дээ, тийм аа. За игээд сандгаа ихэл гэж хэлүүтэл тийм аа. За игээд ихэл гэж хэлүүтэл хүчлээ. 2 3 ихэл. Хөөе намайг дөөш таваад. Тэр ингээд игээд босгоод ирнэ, тийм аа. Тэгээд энэ мод байна шүү дээ. Энэ мод хний гарт үлдөө хэн дийлээ. Үгүй энэ босоод ирээ шид дийлэгдээ. Одоо тэгвэл игээд дахин одоо би энэ дотор талд нь барина, чи гадар талд нь барина. Ийм. За ийм янзаар наадах юм байна да. За манай дотор одоо уралдаанаа явуулъя. Зүгээр Ээ хамаагүй идэрсэ. Манай талаас идэр. Баруун гар талаас идэр аа. За зүүн гар талаас сандах. За сандаг бүсгүйчүүд алгаад хачаа. Суудаашаа. За эхлээд. Гүшил. Босоод ий. Шармай. Нөөшөө. Инээгээд авч ирээ. Энэ үе ба. За, бүлдээ ихэл. Ой. Их инээж болохгүй аа. Шармай. Харж ир. Шармай. Шармай. Хүчтэй шанга. Ох, шанга. Өргөний тэнцэж За ихлээ. Ёо. Хөхнөр, шармай. Худумбар, шармай. Оо! Энэ 4 түмний шаттай. Энэ 8 марны шаттай. За, ихэд. Хаш аврагууд авраг юм байна. Баяр хүргье бүгдээрээ. За, энэ бол энэ шийдэхгүй. тэр талд дунтлын тэр улаан шагаан агуул хамгийн өндөр хувьтай. 3 хувьтай. Тэрний жигүүр талын 2%. Захынх нь 1%. Нэг хүн 3. Энэ дотор 3 байна. Нэг хүн 3.
За бод мөн боллоо. Энэ бол одоо хамгийн гоё одоо хөвтөлтэй. За явна. Хаврын гараа. 2%. Нэргэлдэн Надя гэдэг чинь энэ л да өстэй. Нэргэлдэн Надя. 2%. За яг чаргагүй хөлбөмбөр нутаг гэж бол одоо уужим, уудам ийм сайхан нутаг байгаа. Тэгээд бидний энэ байж байгаа газар бол хайлар мөрний иргэн дээр байж байгаамаа. Хайлар мөрөн гэдэг бол бас сайхан дуутай. Энэ дуугийг бид нар бас эндээс сонсох азтай юм болоо гэж бодож байна. Хайлар мөрний нас охаргүй ханнисэн ганцхан бодохоро харсан бүгдийг тохоргүй Мөнгөн цасны гялалзаантай, мөрөөдлийн сайхан уянгатай Хуланбойр нутагт маань орчмоос одоо 4 улирлын аялал зугаачлалыг хөгжүүлээд манай Хуланбойр нутгийн бас аялал зугаацал бол жилээс жилдээ ирэх хүн зан олонтой ээж бол сайхан хөгжиж байна. Мөс цасны ертөнц цуусан Хуланбойр нутгаар маань зугаацаж хурж ирээрээ.